За бид нийслэлийн Чингэлтэй дүүргийн 7-р хорон нутаг дэвсгэр хайрхан хөгжлийн төвийн гадаа ирээд. За энэ дүүргийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад ажиллаж байгаа. Одоогоос сар гарны өмнө тэр баруун дөрвөн замд төвлөрж исэн дүүргүүдийн шүүхэн шийдвэр гүйцэтгэх байгууллагуудыг яг дүүргүүд рүү нь явуулсан. Тэгэхээр энэ дээр Чингэлтэй дүүрэг байгаа. За улсын хэмжээнд ер нь иргэний шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн одоо биелэлт нь 20% л байд юм. Үлдсэн 80% нь одоо биелдэггүй маш олон одоо жилээр ингээ үргэлжилдэг гэд иргэд маш сэтгэл ханамжгүй. Өөрсдөө ингээ 3 шатны шүүхээр яваад ялт байгуулдаг. Тэгээ нэг цаастаа болдог. Шүүхэн шийдвэр биелэхгүй байх гэдэг бол нөгөө шүүхэн шийдвэрийн одоо үр дүн гарахгүй байх гэсэн үг. Нөгөө хогсон хүмүүс хогсон чигээрээ байгаад. За энийг бол шүүхээр явж исэн хүмүүс бол ойлгоно. Тэгэхээр бид энэ удаагийн тусгай сурвалжлага шүүхэн шийдвэрийн одоо биелэлт гэдэг энэ сэдвээр хийж байгаа юм аа. За одоо орцгоё. Сайн байна. Иглээс явж байгаа юм. Хамбаатар дахтаа болчихсон. Өөрөө бол мэдж байгаа уцаар шийдсэн. Сайн байна. Бид нөгөө ярьсан иглээс явж байгаа. Хосол. Хашууч Хамбаатар 2024 онд тэргүүний ахлах шийдвэр гүйцэтгэгчээр шалгарсан. Энэ залуу одоо нийслэлийн шүүхэн шийдвэр гүйцэтгэх газрын Чингэлтэй дүүргийн хэлцэн даргаар ажиллаж байна. Хэдүүл ажиллаж байна дээ? Нийт 12 тойргийн шийдвэр гүйцэтгэгч, иргэний шийдвэр гүйцэтгэгч, 4 эрүүгийн шийдвэр гүйцэтгэгч бол одоо шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Чингэлтэй дүүргийн 24 хорооны нутаг дэвсгэрт явуулж эхэлж байгаа. 12 хүн одоо өглөө ажил дээр иржэл тараалгаараа явчихад өдөржингөө гадуур явд юм уу эндээ бичих цаастай байна. За манайх нөө байгууллагын дотоод журмаараа даваа гараг болгон бол иргэдийг хүлээж авч иргэдийн санал хүсэлт өргөдөл гомдол за мөн төлбөр төлөгчөөс тайлбарын тэмдэглэл авах холбогдох бүх мэдээллийг авдаг. За бусд өдөр бол төлбөр төлөгчийн хаягт шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зохион байгуулах, төлбөр төлөгчийн хөрөнгийг битүүнжлэх хураах, бусад төрлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бол хаягаар зохион байгуулж ажиллаж байгаа. Хэмжлэн ашиг өгч. Энэ хамгаалан төлбөр болж байгаа юм шиг байна. За сайн байна. Ажилласан сайн аа. Сайн байна. Амрэгрээ. Хичнээн шийдвэр гүйцэтгэлээ одоо барьдээ. Миний одоо гар дээр нийт 140 ажиллагаатай гүйцэтгэх баримтчиг байна. Тэтгэл зүйсэн 60 гүйцэтгэх баримтчдаг. Хичнээн аж ахуйн хийж байна. Эндээс нийт 60 дааж ахын үуч байна. Он гараад ирнэ хичнээн одоо биелүүлжтэй. Он гаргаад миний юун дээр бол нийт 145 гүйцэтгэх хуудасны 2.2 тэрбум ойролцоогоор төлбөр төлүүлээд төлбөр авахчид алгасан гүйцэтгэх баримтчиг. Төлбөр барагдсан юу материал. Одоо таад дээр одоо нэг гүйцэтгэх хуудас гэдэг нэг юм бичиг ирж шít те. Одоо шүүхэн шийдвэр ирээд ажиллагаанд ингээд гарч шít те. Айлын хаалга тогтдог ч юм уу одоо яа те. Тэр хүртэл ер нь хэр хугацаа ордё. Ерөнхийдөө шүүхэн шийдвэрийг гүйцэтгэх хуудас шүүхэн шийдвэр ирээд ахлах шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэгчтэй хуваарлж өгөө шийдвэр гүйцэтгэж гүйцэтгэх хуудас шүүхэн шийдвэрийг хүлээж аваад хуулийн дагуу ажиллагаагаа тэр дорн явуулдаг. Толгой мэдээлэлээ одоо ингээд татаж аваад одоо ингээд хадгалахад хэр хугацаа шаарддаг вэ? Нэг материал дээр бол энэ лавлгаа мэдээллийг бүх нийт иргэний төлбөр, эд хөрөнгийн зөрчлийн мэдээлгээ, татварын мэдээлгээ бүх зэргийг олохлоор 5-аас 10 минутанд бол авчихна гэсэн нэг гүйцэтгэх баримт ч гэдэг. Нэг хугацаа орох шаардлагагүй тий. Гол ажил юун дээр удаашрдаг? Эд хөрөнгөө орлогогүй дээр л шийдвэр гүйцэтгэх ажиллагаа ерөнхийдөө удаашрдаг. Шийдвэр гүйцэтгэгчид ажлын ачаал өндөр, цалин багаас гадна 2017 оноос хойш гүйцэтгэлийн урамшуул авах болжээ. За тэрнээс хойш ер нь хүний нөөцийн ямралт байгаа. Урамшуул авах болсноос хойш том мөнгөнд үнэтэй гүйцэтгэлийн оронд жижиг мөнгөнд үнэтэй хялбар гүйцэтгэл рүү анхаарч гүйцэтгэлийн статистик хөгжилт нь нэмэгдчихжээ. За эсвэргээрээ 2017 оноос өмнө урамшуул олгодог байхад том мөнгөнд үнэтэй хэрэгүүд рүү анхаараад жижигүүдийг хайдаг байсан. Тэгэхээр төлбөр барагдуулсан мөнгөнд үнгээс урамшуул олгодог байдлыг сэргээх. За ингэхдээ зүй тогтлыг нь хэрхээ олох талаар энэ хууль зүйн салбарын сайн бодох шаардлагатай юм байлээ. За сайн байна уу та? Сайн байна. Ер нь хэр удаан одоо шийдвэр гүйцэтгэл тэр явж чинь ямар асуудал байгаа вэ? За 16 оноос л хойш л явж байна да.
Хичнээн төгрөгийн одоо авлага байгаа юм танд. Одоо үлдчихэж байгаа нь нэг 5 сая гаруй төгрөг нэлээд байна. Нөгөө нүгдгүй. Энэ одоо л боломжтой болол зовоолаад өгч байгаа да, өгж эхэлж байгаа. Иргэн бол 10 жил одоо энэ шүүхийн шийдвэрээ одоо 5 сая гаруй төгрөг авах гэж төвцөлдөжсэн юм ба шүү дээ. 5 сая төгрөгийг өгөх ёстой үн нь болохоор одоо орлогогүй иргэн байгаа гэсэн юм уу? Эсвэл орлоготой байгаад бусдад мөнгө төгрөгөө шилж үзсэн юм уу? Ер нь ингээд ажиллагаанаас сухтай явуулсан юм ямар ч юм. Тухайн төлбөр төлөгч маань өөрөө нөгөө өмнө нь одоо энэ төлбөрөө авах чахаа өмнө төлбөрийн дараалалтай байсан. Манай төлбөр төлөгч маань болохоор одоо 3 төлбөртэй 3 дахь төлбөр авахч маань одоо энд бас ингээд сууж байна. Тэгээд өмнөх 2 төлбөр нь бол төлөгдөж дууссан байна. Мөнгөтэй болсон гэдгийг та чинь яаж мэдсэн? Эсвэл цаад хүн хэлсэн юм. Лавлагаануудаараа нийгмийн татгал төлж эхэлсэн. Тэгэхээр одоо нөгөө тухайн ажиллаж байгаа аж ахуйн нэгжтэйгээ холбогдоод тухайн иргэнэ олоод төлбөр төлөгчөө олоод дахиад цалин орлогоос нь төлбөрийг төлүүлж эхэлсэн байна. Эсэг бас олдохгүй байсан. Чи одоо хүмүүс нь олдохгүй байгаад идэх гээд шүү дээ. Хаягн дээрээ байдгүйгээд тэр хүмүүсийг одоо яаж олдъё? За уусаа шүүгэн шийдвэр үүсэх хуулинд төлбөр төлөгчийн хаяг тодорхойгүй тохиолдолд эрен сурчлах дасгаараа эрен сурчлах ажиллагааг шийдвэр үүсгэх ажиллагаа эхэлнэ. Тийм манайх өөрөө эрен сурчлах хэлцтэй. Эрен сурчлах ажил дээр ямар одоо хүндрэл нь гардыг? За хаягийн асуудал байдаг. Өөрөөр хэлбэл зарим гүйцэтгэх баримт бичиг дээр Чингэлтэй дүүргийн 19-р хорон жишээ нь Чингэлтэй дүүргийн 19-р хороо задгаа гээд бичигдээд ирдэг. Хаяг бол очингууд зүгээр хашаагүй хоосон газар гэдэг. Дөнгөл хорон дээр бүртгэл байна уу гэхээр бүртгэл нь байгаад идэг. За тэгээд яг шийдвэр гүйцэтгэгч хаягт нь очихоор байхгүй байгаа нь өөрөө шийдвэр гүйцэтгэх ажиллагаа бас нэг удаашрах нөхцөл үүсээд байгаа. За Ахмад Хүрлээгөө Чингэлтэй дүүргийн гүйцэтгэх баримт бичиг цахимсан 10 үтсэн ажилтан. За өрөөнөөсөө бараг өдрийн цагаар гарахгүй. Төлбөрөө өгч нартай уулзсан банкныхантай холбоо тогтоох ажил хийдэг гол хүн юм байна. Хангаж хатны бүртгэлийг хийгээд ахлах шийдвэр үүсгэж хүлээлгэж өгдөг. Тэгээ ахлах шийдвэр үүсэх 3 өдөр шийдвэр үүсгэж ажиллаа үүсгэх тогтоолоор үүсгдэг. Шийдвэр гүйцэтгэгч тухайн төлбөр төлөгчийн арилжааны банкдах дансыг битүүмжлэх хасалт хийх тогтоол үйлдэнэ. Тэр тогтоолыг бий явуулдаг. Яг арилжааны 11 банктай захимаар харилцаж байгаа. Одоогор энэ хэдэн баримттай хэдийн гүйцэтгүүлээд юм те. Энэ жилийн тухайд яг Чингэлтэй дүүрэг дээр болохоор 1300-аад гүйц баримт ирж байна. 1200 гаруй. Өмнөх жилийнхаас бол 300 гаруй гүйц баримт арай илүү ирж байна. Жилдээ өсөөд ийн үү ер нь тогтмол нормал юм. Ер нь л өсөж байна. Ихэвчлэн ямар төрлийнх байдیں۔ Ихэвчлэн ер нь нэхэмжлэх тал нь банк ус хуулийн этгээд талтай л. Яг иргэд хоорондын маргаан арай бага. Аппликейшны зээл мэйл нэлээ орж ирдэг. Тийм тэдэрч бол дийлийнх нь ер нь эзэлж байна. Цөөхөн мөнгөө төлдөггүй, хүний өрийг барагдуулдаггүй, аппликейшны зээл, банк усын зээлээ хаахгүй зогтдог олон гэрээний үргээ биелүүлдэггүй олон компани байдаг. Тэд нэг л өдөр шүүхий хаалга татна. Шүүхийн шийдвэр гарчгаад байхад ухамсараа төлөхгүй бол шийдвэр гүйцэтгэгч нар гэрийг нь олоод очно. Дэслэгч Ариун Заяа 2025 онд дотоод хэргийн их сургуульд өгсөн шинэхэн боловсон хүчин байна. Түүнийг өр барагдуулах ажилдаа явахад нь бид хамт явсан юм аа. Айл руу явж шүү дээ. Энэ айл маань ямар учиртай айл вэ? Банкусаас зээл авсан. Тэгээ хугацаанд зээлийн үүргээ гүйцэтгээгүй. Энэ хүнээс бол 8 сая 300 орчим төгрөгийн төлбөртэй. Эндээс бол манайхаас сайн дураар биелүүлэх хугацаа олгосон боловч хугацаанд төлбөрийн шаардлагыг өөрөө хангаагүй учраас бид нэр одоо гэр оронд нь орон байранд нь төлбөрт гаргуулж болох үс хөрөнгө орлого юу вэ гэдгийг олж тогтоохоор хаягт нь ирээд байгаа. 2025 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 22 дугаар захирамжаар энэ иргэнээс төлбөрийн мөнгийг буюу гүйцэтгэх баримтсан бичих заасан шаардлагыг албатан гаргуулахаар гүйцэтгэх ус бичигдсэний дагуу өөртөө төлбөрийн шаардлагыг эргэн баригдуулах талаар асууж тодруулах болон төлбөрт гаргуулах хөрөнгө орлого байгаа эсэхийг тодруулахаар бол ирсэн байна. Энэ хаягн дээр хинтэйгээ амьдэрдэг. Эхнэр 2 хүүхдтэй хамт амьдарч
Хоёр хүүхэдтэй. Одоо хоёр хүүхдүүд нь одоо хаана? Гадаа жоохон маань их нэртэй юм. Хоёр байх. За. Нэраа өгдөхгүй. Хэдээс хэдэн насны хүүхэдтэй юм бэ? За баг нь одоо сартай. Сар 10 жинөө 1 сар 10 жоо. За. Сард болж байгаа. Том. Том нь 1-р анги хичээлдээ явсан байна. За эхнэр нь юу гэдэг вэ? Эхнэр оюутан ажиллах. За хэдэн настай ажиллав? 28 настай. 28 настай. За та өөрөө ажил юу хийж байна? Би нэг дуудлагаар нэг гарагт очиж ажилт шуурхай юм ажил хийдэг. Дуудлагаар хамгаалагч хийдэг гэсэн үг л дээ. Тийм асуудал бол очдог. Өөрт чинь шийдвэр гүйцэтгэгч нь болохоор хаягийн дээр нь өмнө хэд удаа ирж исэн байна. Тэгээ ирэх хэрэгтэй 2026 оны 4 сарын 23-ны өдөр ихтэй шүүгэн шийдвэр биелүүлэх мэдээллийг 2026 оны 4 сарын 28-ны өдрийн дотор биелүүлээрэй гэсэн зарлан дуулах мэдээлэл олсон. Шүүгэн шийдвэр биелүүлэх хугацаатай мэдээлэл олгосон байна. Яагаад энэ хугацаанд төлбөрийн асуудлаа шийдээгүй одоо үргэлжлүүлсэн байгаа юм? Тийм бас мөнгөний болжоод байхгүй болчоод тэгсэн юм аа. Хуваараа юм хийгээд сардаа 94-ний орлогоо л явж байна. За 1 сая 500 сая 800 орчим болж байгаа. Өрхийн чинь нийт зарлага хэдэн төгрөг вэ? Нийт 2 хүүхэд бол инхэнэргээд За 900 сая 200 мянга өдрөг нэг хоол хүнсэнд тэгэл түрээсэнд нэг 300 энэ тогны мөнгө 150 200 мянга гэмтэр л. яагаад тогтоосон хугацаанд төлбөрийн асуудлыг шийдэлгүйгээр манай дээр ингээд албатан гаргуулсан Тийм анх би нөгөө нийгмийн даатгал төлдөг байсан. Одоо нэг 4 жилийн өмнө. Тэр газар маань ажиллуулж исэн газар нь зогсоод одоо тэр компани ажиллуулж исэн газар зогсоод тэгээ ер нь бол бүгд ажилгүй болсон байхгүй. Тэгээд тэр үед нийгмийн даатгалаар л авсан юм л да. Утас л авсан юм л да. Тэгээ одоо тэр нөгөө нэг банк бусан шүүхэн шийдвэр рүү өгсөн. Тийм тэгэл өнөөдрийн дотор яаж хийж байгаа хоёулаа тодорхой хэмжээний төлөлтийг яралтай хийх хэрэгтэй байна. Тэгэхгүй бол энд чинь цаана чинь таны учир байдал шалтгааныг ойлгоод бид нэр хуцаа олгоод ингээ за яах вгээ хараад байвал биднэрт бол нөх амир нэг юм тэр чинь их ач холбогдолтой биш ч гэсэндээ цаана чинь төлбөр авахч гээл ба ирээдүйн капитал гээ банк усчин өөрсдөө хохирчоод байгаа. Энэ хүмүүсийн их ашиг ийм удаан хугацаанд зөрчигдөөд яваад иж болохгүй. Тэгэхээр энэ хүний хүмүүсийн буюу байгууллагын их ашиг ингэж удаан хөндөхгүй тул хоёлоо төлбөрийн мөнгнөөсөө төлөлтүүдийг бол нин даруул хийгээ явмаар байна. тийм өнөө маргаашд нь л одоо мөнгө олоод яаж ийгээ зохицуулаад төлөхийг бодно. Ойлгож байгаа шүү. Эндээс авсан юм тийм. тийм утасны лизингээр аваад тэрний хүү нөссөөр агаад ерөөхдөө ийм хүүний дүнтэй хүрсэн тэрийгээ төлж чадаагүй. Одоо нийт төлбөрийн хэмжээнээс нэг 3 сая орчмыг бол төлсөн байгаа. Тэгээ үлдэгдэл мөнгөний манахаас төлүүлээд албатан гаргуулад хөрөнгө дээр нь юм хий гэхлээр нэр дээр нь хөдлөг болог хөрөнгө байхгүй учраас бид нэр бол ингэж өөрсдөө одоо тайлбар мэдүүлэг авах те төлбөр мөнгө яасан ингэж хойнуудаас нь ингэж хөцөлдөж явахаасаар арга болчиход байгаа юм. Ой сануулаад бас нэг ихтгэлцлийн төвчнөл ингээ ойлголцоос олж байгаа юм тийм та ирэхгүй ч гэсэндээ бид нараас өөрсдөө яваад очих бас боломжтой. Зөвхөн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа манай байгууллагын энэ хашаан дотор явагддаг хаанч явагдах боломжтой шүү гэдэг үндснээс бид нэр өөрсдөө үртэл хурж ирээд ажиллагаагаа явуулдаг гэсэн. Манай улсад 304 шийдвэр гүйцэтгэгч, 50 гаруй ахлах шийдвэр гүйцэтгэгч байдаг. 2025 оны байдлаар иргэний эргийн 4.3 их 80 гаруй төгрөгийн үнийн дүн бүхий гүйцэтгэх хуудаснаас 1.1 их 80 төгрөгийн 183,451 гүйцэтгэх хуудас биелсэн. Харин 3.4 их 80 төгрөгийн 83,212 гүйцэтгэх хуудас нь биелэгдээгүй үлдсэн. Тодорхойлболт иргэний шүүхийн шийдвэрийн биелэлд мөнгөн дүнгээрээ ердөө 21% байна. Түнчлэн дотоод гадаадын арбитрийн шийдвэрийн 70 орчим хувь нь биелэгдээгүй байна. Эрүү иргэн захиргааны шүүхийн шийдвэр бол харилцан адилгүй биелэлттэй байдаг. За энэ биелэлтийг үндсэндээ 1921 онд одоо тухайн үеийн шүүхийн амны захиргаанд байгуулагдчихсэн Гянда хороо гэж байгууллага буюу одоогийн 105 жилийн түүхтэй шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хариуцж одоо биелэлтийг хангадаг. Үндсэндээ 105 жил эрүү иргэн захиргааны шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлийг хангасан юм байгууллага байна. Эрүүгийн шүүхийн шийдвэр бол биелэлт нь ер нь тунд ажгүй. Хүн гэмт хэрэг хийлээ, яа шийдгүүллээ. За тэр үнийг одоо хорих байгууллагад хорилоо. За эсвэл нөгөө цахим гав үзүүлээ гэдэг ч юм уу. Захиргааны шүүхийн шийдвэр бас биелэлт нь дажгүй байдаг.
төр иргэн хоорондын маргааныг шийддэг. Төрийн шийдвэр өөрчлөгддөг тийм. За иргэний шүүхийн шийдвэр бол тун хэрвэхтэй. Тэр нь одоо энэ сурвалжлагын турш харагдж байгаа байх. Иргэн хоорондын за эсвэл компани иргэн хоорондын эсвэл компани хоорондын өглөг авлага дээр одоо энэ байгууллага тэр биелэлтийг хангах гэдэг ингээд ажилт юм. Яг практик дээр ямар асуудал гардаг вэ? Энэ талаар бид шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын захиргааны удирдлагын дарга Хурандаа Нямган бас тодруулъя. За ер нь бол практик дээр өнөөдөр хоёр үндсэн асуудал бий. Нэгдүгээр хууль эрх зүйн хувьд бол нэлээд зөрчилтэй маргаантай. Хоёрдугаар үйл ажиллагаа. Үйл ажиллагааны хувьд бол одоо шийдвэр үүсэлт оногдож байгаа нэг гүйцэтгэгч оногдож байгаа шийдвэр үүсэлт ажлын ачаал 2-3 дахин өссөн. Жил болгон одоо шийдвэр гүйцэтгэгч нар дээр одоо шүүхээс 3-5 мянган гүйцэтгэгч шинээр нэмэгдэж ирээд идэг. Гэтэл одоо батлагдсан оронтой буюу одоо шийдвэр үүслийн оронтой батлагдаагүйгээс ачаал нэмэгдээд. Өнөөдөр манай шүүхийн шийдвэр гүйцэтгэх хууль маань нийт 27 бүлгийн 302 зүйлтэй. Энэ дээрээс зөвхөн иргэн захиргааны шийдвэр үүслийн ажиллагаатай холбоотой нэг 157 зүйл заалт бий. Энэ 157 зүйл заалтын ер нь 5.3% нь ямар нэгэн байдлаар хоорондоо зөрчилтэй гэдэг юм бус туйлдаа холбоод хангаагүй шийдвэр үүслийн ажиллагаанд саад учруул хөндрөлжүүл ийм зохицуулт байгаад байна. Тухайлбал одоо зүгээр яг би нэг л жишээ дурдъя л да. За компанийн дурдаад яг шүүхэд 8 удаа гомдол гаргаад 14 жилийн хугацаагаар одоо шийдвэр үүслийн ажиллагааг tutгалзуулсан байх жишээ. Тэгэхээр энэ нөрөө нөгөө шатандаа ингээд юм гомдол гарах эрхийн бүх одоо эрхээ этгээдүүдэд олгосон нь өөрөө шийдвэр үүслийн ажиллагааг удаашруулах, шийдвэр үүсэлт төлөхөөс зайлсхийх одоо ийм боломжуудыг олгоод байгаа нь өнөөдөр манайд маш хүндрэл байгаа. Тэгэхээр энэ байдал нь өөрөө хуулийн өөрөө энэ асуудал нь өөрөө манай шийдвэр үүслийн ажиллагаа болоод шүүхэд хэрэг зохиомлоор одоо нэмэгдүүлэх нөгөөдгөр манай шийдвэр үүслийн ажиллагаа одоо удаашраад байна. Энэ байдал бид хэрэгжихгүй байна гэдэг ингээд нэг нь буруу ойлгоод өгөх энэ боломжуудыг бүрдүүлээд байгаа. Шүүхийн шийдвэрийг сайн дураараа төлөхгүй сунжруулах сонирхол төлбөр төлөгч нарт боддоор байдаг. Шүүхийн шийдвэрийн 2022 онд 786 гүйцэтгэх хуудасаар 598 тэрбум орчим төгрөгийн үнийн дүнтэй хөрөнгийг битүүмжилж хураажээ. Тэгэхэд ажиллагааны явцад талуудаас 508 нь эргээд шүүхэд гомдол гаргасан. Дээрх гомдлын 435 нь төлбөр төлөгч нар байсан юм байна. Шүүхэд ингэж гомдол гаргахад төлбөр барагдуулах ажил 2-4 жил түтгэлзэж сунжирдаг. Тэр ирээр хохирогч нар улам хохирдог юм. Зөвхөн хөрөнгөний үнэлгээтэй холбоотой шүүхийн заргыг 2023 онд төлбөр төлөгчдийн 66.3% нь 2024 онд 77.5% нь гаргажээ. 3 шатны шүүхээр бусдад өгөх төлбөр нь тогтоогчгод байхад хөрөнгөний үнэлгээ дуудлага худалдаатай холбоотой гомдол эргээд шүүхэд гарах замаар төлбөр төлөх хугацаагаа 7 жил хойшлуулсан компанич байдаг. 20 оны 100 сая төгрөгөө 2025 онд 100 саяар нь авж байгаа боловч бодит байдлаа тэр мөнгөний чанар магадгүй 70 сая ч юм уу 60 саятай тэнцэх хэмжээний болчихж байгаа. Тэгэхээр энэ бол төлбөр авахчтай хохиролтой. За эсвэргээрээ үйл хөдлөх хөрөнгөтэй холбоотой асуудал шийдэгдэх юм бол үйл хөдлөх хөрөнгийг төлбөртөө тооцож авж байгаа бол жил тутам үйл хөдлөх хөрөнгийн үнц нь өсөж байгаа учраас төлбөр төлөгчдөө бас ашигтай нэг удааж байгаа учраас ийм агуулгатай. Дээрэс нь иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа бол нөгөө одоо манай улсын гэхүү эдийн засгийн үндэсний цусны эргэлт шүү дээ. Иргэний процесс сайн явах юм бол эдийн засгийн эргэлт тэр ирээл сайн л явах хэрэгтэй. Бас хитрхи шуурхай гэвэл бас хүний эрхийн асуудал дахиад яригдана. Хуулийн энэ боломжийг ашиглаад хугацаа авах гэдэг ойлголт байж болно. Гэхдээ тэрийг шууд хараад тийм байх гэж хэлж болохгүй. Нэг нь тэр хүний шүүхд хандах эрх нь байгаа. Тэрийн шүүх шийдвэрээрээ л харин эсрэгээрээ таавал таны нэхэмжил үндэслэх байна гэж шийдвэрээрээ л хэлж байгаа гэсэн. Шүүгчийн ажил ер нь одоо яаж дуустъя? Таад одоо ингээ шийдвэр гаргах алхаж өгч байгаа шүү дээ. Тэр шийдвэр одоо биелнэ үгүй юу та нарт нэг хамаатай баймаагүй. Одоогийн байдлаар бол шүүх шийдвэрээ гаргаад тэгээ шүүгчийн ажил дуусч байгаа гэсэн. Тий. Иргэний шүүхийн шийдвэрийг бодиттой биелүүлдэг болох амлалтыг үе үеийн засгийн газар өгсөн. Хууль зүйн дотоод иргэн сайд нар энэ үрээнд хууль санаачилж байлаа. Одоо шүүхийн шийдвэр гүйцэтгэх хууль нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хууль нэмэлт оруулах тухай хуулийн төслийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинжилсэн хариулга тун удахгүй орж ирнэ. Гэхдээ шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль иргэний хууль зэрэг бусад хууль тогтоомжуудыг хохирогч нарт ээлтэйгээр өөрчилж чадаагүй л байна.
Хүнд мөнгө алдсан хүмүүс хүүхдийн тэтгэмжээ нэгсэн ээжүүд өрөө авчхул цэцгэлэг боломжтой олон бизнесүүд дээрх хуулийн өөрчлөлтийг хүлээж байна. Хуулийн төсөл тусгасан шин зохицуултын талаар бид салбарын яамныхнаас нь тодруулсан. 5 сайдын бараг нүүрдсэн байна да. Намраас ихсүүлээд ажиллаад одоо ингээд хуулийн төслөө бол өргөн барих гад дахиж барих гад явж байгаа. Тэгээ хамгийн нэгдүгürt бол тогтолцооны хувьд ийм цэргийн захирагдах ёсонд бол шийдвэр гүйцэтгэж байхгүй, цэргийн цолгүй байгаад урамшуул сурлаад ирэхээр хандлагын хувьд илүү бүтээлч, урамшууллахын тулд илүү мотивацтай ажиллах тэр хэрээр гүйцэтгэх хугацааны биелэлт нэмэгдээд ирнэ гэсэн тийм хүлээлттэй байна. Хамгийн чухал зүйл бол хувийн шийдвэр гүйцэтгэл рүү бид нар үе шаттайгаар шилжүүлнэ. Төлбөр төлөгч хөрөнгөө шилжүүлэх юм уу, нуух ийм үйлдэл гарах юм бол тэрийг нэн дээр таслан зогсоох. Энэ чиглэлийн зохицуултыг бол бас хуулийн төсөл тусгаж байгаа. Хугацаа хатрусны хүү бодогдоод ер нь бол мөнгөний үн цэнийг бол алдахгүй болж байгаагаар маш даваа талтай байна. За дээрэс нь эрхүүдэд нь төрийн албанд орох, за гадаад зорчих эрх зэргийг нь хязгаарлах тийм ийм non essential маягийн чухал биш эрхүүд дээр нь хязгаарлалт тавьж өгнө. Хугацаа хатрусны хүү гэдэг зохицуултыг бол шинээр тусгаж байгаа. Өөрөөр хэлэх юм бол та хэр удаан төлбөрөө төлөхгүй явна тэр хэрээр хүүдүүлнэ гэсэн. Хөрөнгө орлогогүй байх юм бол ажилд зуучлах энэ асуудлыг бол тусгаж өгч байгаа. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хойшлуулах асуудлыг бол шийдвэр гүйцэтгэгчд өөрт нь хориглох ийм зохицуултыг бол. Гомдол гаргангууд шуурхай шийдвэрлэх механизмыг оруулаад өглөө. Тийм учраас төтгөлзүүлэхгүй байх олон улсын энэ жишгээ бариад энэ хугацаанд төтгөлзүүлэхгүйгээр ажиллагаа явагдаж байна л гэсэн үг. Мөн дээрээс нь тэр дансны битүүмжлэлээр ч гэсэн банк битүүмжлэх тогтоол явууллаа. Тэр дүнгээр нь гүйцэтгэх хүчний дүнгээр битүүмжлэнэ. Гүйцэтгэх хүчний дүнгээс төлсөн дүнгээр нь буураад нөгөө барилтааг бууруулж явах хэрэгтэй гэдэг энэ өөрчлөлтүүдийг бол оруулж өгч байгаа. Хууль зүйн дотоод хэргийн яамны саяын 2 ярьцлага өгсөн даргын бүх ярьж байгаа үйлдэл энэ хуулийн өөрчлөлтийн асуудлууд нь үе үеийн сайдрын үед бас яригдчихсан. Тэгээ сайд солигдохоор концепц өөрчлөгддөг гэдэг шалтгаанаар манай улсын хурлын энэ холбогдох хууль бол нөгөө сайдын өргөн барьсан хуулийг сайдны өөрчлөгдөнгөд буцаачсан. Тэгээ дараагийн сайд нь хуулиа төслөө өргөн байрны шинээр боловсруулна, хилцүүлнэ гэдэг. Ингээ удаад бараг 5 сайд солигдсон гэдэг түрүүн ярьж тийм ээ. Энэ хуулийг маш олон хүн хүлээж байгаа маа. Хүүхдийнхээ тэтгэмжийг авч чадахгүй ээж нар хүлээж байгаа. За хүнд мөнгөө алдчихаа дараас нь олон жил шаналж байгаа иргэд хүлээж байгаа. За хүмүүс зээл өгсөн банк санхүүгийн байгууллагууд за бүр ломбард гэдэг ч юм уу. Цөөхөд мөнгөө хүлээж байгаа. Тэгээ энэ дээр гол хүндэл гараад байгаа энэ процессын алдаа малтааг засахын тулд энэ хууль зүйн яам нэг талаас шуурхай ажиллах хэрэгтэй. За улсын хурл бас энэ дээр нь сайн хилцүүлгээ өрнүүлээд бодлогын хувьд энэ асуудлыг хурдан шийдэх шаардлагатай байна. Дагалдаад дахиад нэлээд өөрчлөлт оруулах юм шаардлагатай. Арилжааны хувьд, иргэний хувьд, иргэн эрэг шүүхний шийдвэрлэх хувьд энэ бүгд цогцоор хийгдчихэж өнөөгийн үүсэж байгаа энэ асуудлууд цэгцлэгдэнэ. Тусгай сурвалжлага нэвтрүүлэг энэ дөрөвд нөлөөлж байна.